1072 ширхэг хувьцааны ногдол ашиг болоод нэмэн үртгийн албан татврын буцаан олголтыг энэ сарын сүүлээр олгоно. Гэвч энэ нь эрэлтээс үүдэлтэй инфляци өсөлтийг өдөөх, төсвийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж эдийн засагчид хэлж байна. Энэ оны эхний улирлын нөөтийн буцаан олголт 4-р сарын сүүлээр олгогдож эхэлнэ. Үүнээс гадна 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн бүрт 63 мянган төгрөгийн ногдол ашигыг олгоно гэдгийг холбогдох хүмүүс мэдгдсэн юм а. Тэгвэл ногдол ашиг болон нөөтийн буцаан олголт олгогдож эхлэхтэй холбоотойгоор иргэдийн байр суурь харилцаа адилгүй байна. Яг тэгээд ард түмэн аргагүй л тэгээд юуд орсон юм болохоор ч одоо тэгээд бас нэг 5 сарс нь хэрэгтэй л баг шүү дээ. Ууд нь тараахгүй өөр юмд ашигтул болно зүгээр л юм л та. Хувьцаагаа одоо тараадаг нь одоо юу гэдэг авах ёстой л гэж боддог шүү дээ. Тэгээ яхаа авахгүйгээд одоо юу гэдэг бүтээн байгуулалт ч юм уу ямар нэгэн байдал хөрөнгө оруулалт хийхээр яг тэр нь одоо тэрэндээ бас зарцуулахдаггүй юу гэдэг нь эргэлзээтэй шүү дээ. Бас бэлэн мөнгөх тараах нь бас нэг инфляц болох магадлал өндөр байж магадгүй. Тэгэхээр бас энийг бодолцол хэрэгтэй байна. Инфляц өсгөх гэдэг юм тийм юмнууд болж байгаа. Тэгээ одоо тодорхой хэмжээнд бас эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс болж байгаа байх л та. Тэгээд энэ дээр нэг миний зүгээс бол энэ нэг тийм зөвлөл гэж нэг боддгоо. Тэгээд хувьдаа бол яг яагаад ч бас ингэж идэв тийм. Тэгвэл өнгөрсөн сард улсын хэмжээнд инфляц 7.4% гарсан. Үүнд хүнсний бараа бүтээгдэхүүний үнд 52%-аар өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн ойрхон орнуудын нөхцөл байдлаас үүдэн инфляцийн дарамт нэмэгдэж байгаа. Тухайлбал үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ сард инфляц 9% хүрэх төсөөлөлттэй байна. Гэсэг эдэж ногдол ашиг болон нөөтийн буцаан олголт зэрэгцэж байгаатай холбоотойгоор эрэлтээс үүдэлтэй инфляцийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг мэрэгчлэтнүүд онцоллоо. Инфляцийн одоо эрчим бол илүү одоо хамгийн 1.7 гэдэг чинь бол хамгийн багаар бус нөлөөллийг олоод тооцохгүйгээр гаргаж байгаа шүү дээ. Бус одоо хүчин зүйлүүд нөлөөлөд ирэх юм бол энэ эрчим нь бол илүү нэмэгдээд 9.1-ээс ч одоо цаашаа давах тийм боломжтой. Хамгийн багтаа бол 9.1 гэсэн тооцоолыг бол иргэд бол гаргасан байгаа гэж ойлгож байна. Тэгвэл эдгээр нь эдийн засагт үзүүлэх нөлөө харьцангуй бага хэдий ч гол асуудал төр засгаас зах зээлд хүлээлт үүсгэж буй нөхцөл байдал гэдгийг эдийн засагчид тайлбарллаа. Тухайлбал өнгөрсөн жилүүдэд гинтийн байдлаар их хэмжээний мөнгө тарааж байсан нь иргэдийн амжиргаанд богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж урт хугацаанд дарамт болсоор ирсэн. Цаашлаад улс төрийн оролцоо эдийн засгийн бодлогын алдагдлыг засахгүй тохиолдолд төсвийн дарамт улмал нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна. Эдийн засгийн нэгдүгээр нөлөө нь бага, хоёрдугаар хүн ногдол ашигынхаа мөнгийг авч байгаа буюу эдийн засгаар баялаг бүтээсэн тэрнийхээ мөнгийг одоо хөв болгож л авч байгаа ийм зүйл байгаа. Тэгэхээр энэ талаас харах юм бол яг бага. Гэхдээ өнөөдөр бодит нөхцөл байдалд яагаад вэ гэхээр улс төрчид энэгээр аягүй их PR хийж байна. Одоо гишүүн болгон баг одоо энэгээр PR хийж шít. Тэгээд баг энэ ногдол ашиг тараалаа энэ төр гэдэг ийм мэдээллүүдээр өөрсдөө ингээд зах зээл дээр ер нь бол энэ эрдэнэс тавталгын мөнгө чи дүн хэд байхаас үл хамааран зүгээр л мөнгө тарааж байгаа юм байна. Мөнгө хүмүүст олгож байгаа юм байна гэдэг ингээд мэдрэмж өгөнгөт нөгөө тэнд байгаа худалдагч ихч аж ахуйн нэгжүүд юу гэж бодох вэхээр мөнгө энэ төр тараагаад байгаа юм бол мөнгөтэй байгаа юм байна. Тэгвэл одоо мөнгө одоо зарж байгаа барааныхаа үнийг 1000 төгрөг нэмчих юм. Тэгэхээр иймэрхүү байдлаар зах зээл дээр очиж нөлөөлөд инфляц үүдэгээд байгаа байхгүй. Төсвийн дарамт нэмэгдийн эргээд одоо татврын орлогыг бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдэд бол дарамт болно. Мөн түнчлэн төсвийн орлого одоо эргээд нэмэгдээд байх нь одоо зарцуулалтын одоо үр ашиггүй хяналтгүй байдлыг бий болгож байгаа гэсэн. За тухайлбал одоо тэтгэвэр тэтгэмж нэмэгдэж байгаа гэсэн нэрэгдлэр одоо өөр байдлаар эдийн засаг бол одоо чиглэл рүү одоо орох тийм одоо хяналтгүй тогтолцоо бий болжшгүй. За мөн түнчлэн одоо иргэдийн бас өөрсдийнх нь одоо хандлага байна тийм одоо халамжийн систем дээр орсноор илүү нэг ажилгүйдэл рүү орох, эсвэл ажилгүйдлийн тэтгэмжийг одоо бүр одоо хууль бусаар авах гэдэг ч юм уу, хууль бус тэтгэвэр тэтгэмжийн одоо тогтолцоо руу бид нэр өөрсдөө орох тийм хандлагатай байгаад байна. Тэгэхээр иргэдийг ажлын байргүй байлгаснараа одоо эдийн засгийн бодит одоо өсөлт потенциал хэмжээнд өөрчилж чадахгүй байх тийм нөхцөл байдал бий болно гэсэн үг. Иймд эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих нэн шаардлагатай байна. Тухайлбал манай улсын хувьд импортоос ихээхэн хамааралтай бөгөөд гадаад дотоод хямралд эмзэг учир хөрөнгө оруулалтын сан гэх мэт оновчтой бодлого хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэллээ.